манай эрхэм мөндөд үзэгчтэй стандарт хэмжээ зүүн газрын ярилцлагын цаг нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийнхаа дугаараар бид дэлхийн хэмжээ зүүн өдрийг тохиолдуулан стандарт хэмжээ зүүн газрын хэмжээ зүүн хүрээлэнгийн дарга дамсралтай ярилцлагад бэлэн болоод байна. Тэгэхээр энэ өдрийг одоо стандарт хэмжээ зүүн газраас жил болгон тэмдэглэж ирсэн. Энэ өдрийн одоо ач холбогдол болоод одоо хизээнээс анх тэмдэглэж ирсэн бэ. Энэ талаар товчхон бидэнд мэдээлэх буюу. За явны өмнө дэлхийн хэмжээ зүүн өдрийг тохиолдуулан хэмжээ зүүн чиглэлээр бодлого чиглэлээр шийдвэр гаргаж байгаа тэртээ шатны байгууллага хэмжээ зүүн салбарт ажил амьдралаа авсан дэд үеийнээс хэмжээ зүүчид ажилтан албан агч нартай дэлхийн хэмжээ зүүн баярын мэндийг хүргэе. За энэ өдрийг бол 1875 оноос анх метрийн хэлцээрийг байгуулсан өдрийг тохиолдуулан дэлхийн нийт 1999 оноос эхлэн тодорхой нэг өрөөнд оролт тэмдэглэж ирсэн байгаа. Энэ жилийн өрөөнд бол дэлхийн худалдаанд хэмжил гэсэн сэдвийн дор дэлхийн нийтээр хэмжээ зүүн өдрийн тэмдэглэлийн тодорхой үйл ажиллагаа зохион байгуулан ажиллаж байгаа. Тэгэхээр энэ жилийн өрөө бол худалдааны хэмжил гэсэн. Тэгэхээр одоо улс хооронд явагдаж байгаа аливаа худалдаа бараа бүтээгдэхүүн одоо экспорт импорт явахад одоо хэмжил чухал одоо ямар үр дүнтэй энэ талаар дэлхийн нийтийн жишгээр бол хэмжил зүүн асуудал бол шинжлэх ухааны хэмжил зүүн, хууль эрхийн хэмжил зүүн гэсэн хоёр чиглэлээр бол үйл ажиллагаа явагддаг. Тогтсон жишээ байдаг олон улсын түвшин. Шинжлэх ухааны хэмжил зүүн гэх юм бол өндөр найрамдчилсан атлант хоногдох хөрөмж судлаа шинжилгээ, онцлогоо хэмжилгээний үйл ажиллагаанд ашиглагдж байгаа хэмжил зүүн асуудлыг шинжлэх ухааны хэмжил зүүн асуудлыг судлах шинжилгээ үйл ажиллагааны олон улсад таниулах үднэс тодорхойлдог. За хоёрдугаарт нь хууль эрхийн хэмжээ зүйн асуудлыг маань хэмжээ хэрэгслийн шалгалт баталгаажуулалт, шалгалт хуруулга, савсан бүтээгдэхүүн тоон хэмжээний хэмжээ зүйн хэлэлтэй холбоотой гэсэн үйл ажиллагаатай холбоотой зохицуулах асуудлыг бол хууль эрхийн хэмжээ зүйн асуудлыг нэгтгэмээс энгийн жишээ хэлэх юм бол одоо чингийн шалгалт баталгаажуулалтын ажил зөв цаашаа буруу цаашаа зөвшөөрөх хэмжээнд байна гэдгийг тодорхойлдог байна. За энэ үйл ажиллагаануудыг олон улсын нэгдсэн тогтолцоо бий болох үднээс шинжлэх ухааны хэмжээ зүйн асуудлыг бол олон улсын хэмжээнд шалгалт хуруулгын хэмжлийн чадвараа бүлээн зөвшөөрөх гэдэг юм цогцол нэгдсэн тогтолцоо явж байгаа. Хууль эрхийн хэмжээ зүйн үйл ажиллагаа бол олон улсын хэмжээнд нэгдсэн хэмжээ зүйн үйл ажиллагааны тогтолцоо бол гэрчлэгээжүүлэлт нэгдсэн гэрчлэгээжүүлэлтийн систем буюу тодорхой одоо шалгалт баталгаажуулалттай холбоотой савлсан бүтээгдэхүүн тоон хэмжээний хяналттай холбоотой үйл ажиллагаануудыг олон улсын хэмжээнд нэгдсэн мэдээллийн сангаад дамжуулан бүх мэдээлэл авна гэсэн. Стандарт хэмжээ зүүн газрын хувьд одоо дэлхийн хэмжээ зүүн өдрийг тохиолдуулан ямар амьдралуудыг бодлоо. За энэ жилийн худалдааны хэмжээ гэсэн сэдвийн өрөөнд орвол дулааны цахилгаан 4-р цахилгаан стандарт энэ хэмжээ зүүн үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа бодлого чиглэл үйл ажиллагаа аж ахуйн нэгж байгууллагуудын хэмжээ зүүн үйл ажиллагаанаас тохирын үйлчилгээ хэмжээ зүүн үйл ажиллагаа хэрэглэгдэж шуурхай байдлаар юм байдлаар хөрөх үү гэдэг тал дээр бол илүү анхаарал хандуулан ажиллаж байгаа. За энэ хүрээнд хэмжээ зүүн үйл ажиллагаануудаа нэгдсэн одоо мэдээллийн цахимаар цахим мэдээллийн хэрэгслээр дамжуулан өргөхөөр бол төлөвлөлт ажиллаж байгаа. За хоёрдугаарт нь энэ хэмжээ зүүн үйл ажиллагаатай холбоотой бүх мэдээллүүдийг хэрэглэгчдэд шуурхай өргөх байдлаар нэгдсэн мэдээллийн сан бий болгохоор бол төлөвлөлт ажиллаж байна. За баярлалаа. За баярлалаа үзэгчдээ. Тэгэхээр хэмжээ зүүн салбарт ажиллаж байгаа үе үеийн ахмад хэмжээ зүйчид одоо ажиллаж байгаа албан хаагчдаа мөн иргэд аж ахуй нэгж та бүхэнд дэлхийн хэмжээ зүүн өдрийн баярын мэнд хүргэе.